Мэдлэг 7 сарын 1. Сайн хүмүүн минь аюулт зэвсгийг өөр нэгэн хүчирхэг зэвсгээр дардаг лугай адил цэвэр ариун ухамсарын хүчээр сэтгэлээ даруй тайвшруулж сармөгчингууд дайраад гарсан мод гэмтээгүй гоо үзэсгэлэнтэйгээ үлддэг шиг сэтгэлийн тогтворгүй байдлыг үүр дөрхөө. Басиста ийхүү үргэлжлүүлв. Айр ама энэ сэтгэл бол бие хэмээх хорон муу хүрсэнд бат бөх үндэслсэн модтой адил. Санаа зовнил, түгшүүр бол түүний цэцэгсэн. Тэрээр хөгшрөлт, өвчин, эмгэг гэх үр жимсээр дүүрэн бөгөөд хүсэл тачаал, мэдрэхүүн цэнгэл гэх цэцэгсээр чимэглэгдсэн. Хүсэл найдвар, мөрөөдөл нь түүний мөчөр бөгөөд гаж буруу хандлага нь түүний навчсан юм. Уул мэд хөдөлгөөнгүй харагдах энэхүү үхлийн аюулт хорт модыг өөрийгөө шинжгүй хэмээх хурц сүхээр цавчиж унав. Айр ама энэ сэтгэл бол бие хэмээх ойд тэнүүчлэх заантай адил юм. Түүний хараа нь төөрөгдлөөр манантуулсан бөгөөд тэрээр өрөөсгөл нөхцөлдсөн ба мунхаг хавцалд орсон тул өөрийн дотоод амар амгаланд оршиж чаддгүйгээс гадна маш догшин ширүүн байдаг. Тэрээр мэргэн хүмүүсээс сонссон үннээ танин мэдхийг хүсдэг боловч олон янзын байдлын тухай төсөөлөлтөд автаж өөрийнхөө таашаалд авсан бөгөөд хүсэл тачаал зэрэг аимшиг соёогоор зэвсэглэгдсэн байдаг. Айр ама чи бол хунтайж нарын дундах арслан билээ. Энэхүү зааныг өөрийн оюун ухаанаар, хурц оюун ухаанаар хэсэг хэсгээр нь засжин хай. Айр ама энэ сэтгэл бол бие хэмээх үүрэнд амьдрах хэрээтэй адил. Тэрээр бузар булаад баясан цэнгдэг, мах идэж хүчирхэгчдэг, бусдын зүрхийг зүсдэг. Тэрээр зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг л үнэн гэж үздэг. Байнга нэмэгдэх мунхаг байдлаасаа болоод тэр түнэр харанхуй байдаг. Тэрээр бузар хандлагаар дүүрэн бөгөөд догшин ширүүн үг хэллэгт дурладаг. Тэр бол дэлхий дээр ачаа дарамт юм. Айр ама түүнийг өөрөөсөө маш хол хөөж явуул. Айр ама энэ сэтгэл бол сүнс хий үзэгдэлтэй адил. Түүнд хүсэл тачаал хэмээх шулам үйлчилж мунхагийн ойд бүгж төөрөгдлийн улмаас тоо томшгүй олон бие доршин тэнүүчилдэг. Хэрэв хүн цэцэн бэлэг болон хүсэл шаналлаас ангижрах байдал, багшийн адис жанал, өөрийн хүчин чармаалт, тарин унших зэргийн тусламжтайгаар энэ хий үзэгдлийг дарахгүй юм бол хэрхэн өөрийгөө таних мэдлэгт хүрч чадах билээ? Айр ама энэ сэтгэл бол тоо томшгүй олон амьтны хүнээсэн хортмогой лугай адил. Үүнийг зохих бясалгалын арга барил эсвэл сургаал зааварчилгаа хэмээх бүргэдийн тусламжтайгаар устдаг. Айр ама энэ сэтгэл бол сармөгчөнтэй адил юм. Тэрээр үр жимс, шагнал урамшуулал, таашаал гэх мэт хайн нэг газраас нөгөө рүү тэнүүчилдэг. Энэхүү ертөнцийн эргэлтэд хүлэгдсэн тэрээр бүжиглэж хүмүүсийг баясгадаг. Хэрэв чи төгс төгөлдөр төрхийг хүсэж байвал түүнийг бүх талаас нь хазаарлан тогтоо. Айр ама энэ сэтгэл бол мунхагийн үйлтэй адил. Бүх үзэл баримтлал, ойлголтуудаас дахин татгалзах замаар түүнийг сулруулан хөө. Аюулт зэвсгийг түүнээс илүү хүчирхэг зэвсгээр угтан авч устгадаг шиг сэтгэлийг өөрийнх нь тусламжтайгаар нь тайвшруул. Сэтгэлийн түгшүүр, агуутлын бүхий л хэлбэрүүдийг бүү тоож сул орхи. Сармөгчингуудын учруулсан үүмэн самуунаас ангижирсан мод мэт өөрийн дотооддоо амар амгалан орш гэжээ.